Өргөө, ном хүрээ, их хүрээ, нийслэл хүрээ, Улаанбаатар. Монгол улсын нийслэл Улаанбаатар хот нийт газар нутгийн ердөөл 1.3% эзэлдэгч нийт хүн амын 45% нь буюу 2 хүн тутмын 1 нь энд амьдардаг. Үйлдвэрлэл, бүтээн байгуулалт, бизнесийн 70% нь төвлөрдөг. Дэлхийн 455 метрополитен хотын нэг юм аа. Гэвч Монгол улсад хотжилтын үйл явц зөв явагдаж чадаж байна уу? Агарын бохирдол, хөрсний бохирдол, хог хаягдал, ногоон байгууламжийн хомсдол. Энэ бүхэн хотжилт уу? Хүн амын хэд төвлөрлөө? Хотжилтын үйл явцыг хэрхэн цогцоор нь үнэлэх вэ? Энэ бүхний хариулт болгож хот дүүргийн хөгжлийг үнэлэх цогц шалгуур үзүүлэлтүүд, иргэдийн дуу хоолойг тусгасан үр дүн, судлаачид, шийдвэр гаргагчдын ширээний ном, иргэд бизнес эрхлэгчдийн гарын авлага, дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайлан 2019 судалгааг танилцуулж байна.